Сайн байцгаана спортсоосаа чи бэлгүүн мэдчилж байна. Та бүхэнд энэ удаагийн дугаараар төмс гэж юу вэ гэдгийг тайлбарлая гэж бодлоо. Энэ видеог хийх болсон гол шалтгаан нь болохоор янз янзын хүмүүс энэ тэнд янз янзын ярьж явдаг. Зарим хүмүүс нь төмс таргалуулдаг идэхэ бойл гэж хэлдэг. Зарим хүмүүс нь төмс эзэн ч таргалтгүй зүгээр гэж ярьдаг. Тэгээ яг эцсийн эцэст энийг яг юу юм бэ гэдгийг мэдхийн тулд бүгдээрээ төмс гэдэг юмны макрог харах хэрэгтэй. Макро гэдгийг би өмнөх формд орцгой номер 2 гэдэг видео дээр тайлбарсан байгаа. Энэ макро гэдэг нь болохоор яг хүнсний бүтээгдэхүүний гол үндэс нь юу вэ гэдгийг асуусан асуулт юм. Өөрөөр хэлбэл макро нь уураг, нүүрс ус, тос гэсэн 3 юмнаас бүрддэг. За тэгэхээр төмсний макрог нь хараад үзэх юм бол 100 г төмс. Би сая яг энийг ингэ хэмжсэн байгаа дашамжлэхэд энэ яг 100 г хэмжээний төмс. 100 г төмс 0.1 г тос агуулдаг, 17 г нүүрс ус агуулдаг, 2 г уураг агуулдаг. Тэгэхээр энэ тэгэхээр 100 г одоо энэ төмсөнд байгаа хамгийн их зүйл нь гэх юм бол 17 г нүүрс ус гэсэн үг. Тэгээд үлдсэн зүйл нь буюу одоо төмсний 80% нь ус байдаг. Тэгэхээр ерөнхийдөө төмс гэдгийг хүмүүс юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр төмс гэдгийг нүүрс ус гэж харах хэрэгтэй. Энэ бол хүмүүс хоолндоо нүүрс усаа ашиглахдаа одоо нүүрс ус гэдгийг хүмүүс ихэнхдээ будаа эсвэл гурил гэж боддог. Бас тэгтээ төмс нь бас нүүрс усныхаа төрөлд ордог. Зарим хүмүүс ногоо гэж ойлгоод ногоотой шүл гэхээр төмсөө хийгээд гурлаа хийгээд холиод баахан нүүрс ус хойсон тийм хоол их хийдэг монголчууд ялангуяа. Гэтэл яг ясам дээрээ бол төмс гэдэг зүйл маань ногоо гэхээсээ илүү нүүрс ус гэх хэрэгтэй гэсэн үг юм л да. Тэгээ одоо дахиад хэлэхэд энэ зүйл маань таргалуулд юм уу яад юм бэ гэж хүмүүс их асуудаг. 100 г төмс нь 77 калоритай. 100 г төмс нь 77 калори гэхээр маш бага хэмжээний калоритай гэсэн үг. Учир нь та бүгд макрог нь харсан байгаа 17 г нүүрс ус. Энэ бүтэн төмсөн дотор 17 г нүүрс ус байгаа гэж бодохоор энэ маш их эзэлхэн ихтэй нүүрс усны төрөлдөө ордог. Тэгээд яг нүүрс усныхын чанарын шалгаад үзэх юм бол нүүрс ус нь хүний бие организмд маш сайн нөлөөтэй. Одоо зарим хүмүүс цардуул ихтэйгээд идэхгүйж байх юм уу, идэх сонирхолгүй байдаг юм сонсогдож байсан. Тэр дээр санаа зовлтгүй. Спортоор хичээл хүн болгонд ерөнхийдөө маш хэрэгтэй, маш сайн зүйл нь бол төмс юм л да. Яагаад тэгэхээр төмс нь өөрөө дотроо макрогоос гадна өшөө олон микро шимт хичээл агуулдаг. За микрогийн талаар энэ 7 оны сүүлээр формд орцгой номер 3 гэдэг дээр микро гэдэг юмны талаар ярина. Микро нь болохоор эрдэс бодис, витамин гэсэн утгатай юм. Энэ төмсөнд орсон микро гэх юм бол хамгийн их микро гэх юм бол кали. 100 г төмсөндөө 330 мг кали орсон байдаг. Калийн ягаад хүний биед маш их чухал үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэхээр кали, натри хоёрын тэнцвэр сайн байж иж таны биеийн усны хэмжээ тогтвортой байна гэсэн үг. Одоо усны хэмжээ, арьс одоо эдисийн усны хэмжээ бүх юм кали, натригийн тэнцвэрээр явагддаг. Тэгэхээр та одоо давс ихтэй юм дээр натригаа ихсүүлсэн тохиолдолд танд бас кали хэрэгтэй байдаг. Тэрнтэй адилхан ерөнхийдөө калитай юм биенд маш сайн өшөө калигийн янз янзын сайн талууд зөндөө бий. Тэрнээс гадна өшөө цайр, магнез, фосфор, манган, төмөр гээд маш олон төрлийн зүйлүүдийн эрдэс бодисуудын агуулгдсан байдаг. Гэхдээ хамгийн гол дурдах зүйл бол кали байгаамаа. Хамгийн гол нь тэгээд төмсийг хүмүүс идэхдээ яаж идэх вэ гэхээр ихэнх хүмүүс нь бодохдоо төмс одоо ингэ бодохоор төмс нь маш сайн байна гэж ойлгоод төмсөө идэхдээ харин хитрхи их тосон шарах ч юм уу эсвэл бүр ийм үйлдвэрээс бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг төмсөн бүтээгдэхүүнүүдийг авах юм бол одоо өөрөөр хэлбэл ямар нэгэн түргэн рестораны газараас шарсан төмс одоо pom fries гэж ярьдаг эсвэл гэртээ кино үзэж байхдаа чипс хүмүүс идэх дуртай. Тиймэрхүү юмнууд авах юм бол тэднэр нь төмснөөсөө гадна тэднийг боловсруулахын тулд маш их хэмжээний тос агуулдаг. Тэгээд тэр тос нь халах үедээ эрүүл биш биенд муу транс тос гэдэг зүйлийг бас ялгаруулдаг. Тэр нь хүний биед маш хор нөлөөтэй байдаг. Тийм болохоор та хэрвээ төмс идэхээр бол аль болох гэртээ чанж юм уу жигнэж идүүл дээр. Аль болох жигнэж идүүл ерөнхийдөө биенд маш сайн. Яагаад тэгэхээр та энийг зөвхөн халуун уураар жигнэх юм бол дотор нь байгаа калин
ялгарч гарахгүй дотроо үлдэж чадна гэсэн үг. Хэрвээ та нэг усанд чанах юм бол ус руу нь калийг уусах болохоор калийг алдаж магадгүй. Калийг алдагдуулахгүй байх юм бэ гэвэл чанах гэж байгаа усаа та маш их давсаар сайн давслах юм бол ус нь өшөө илүү тийм эрдэс бодис уусгах тийм чадваргүй болдог бөгөөд таныг энэ доторх калийг энэ дотроо үлдэнэ гэсэн үг. Төмс гэдэг зүйлийг ярихад одоо иймэрхүү л байна. Тэгээд дахиад яг ингээд харьцуулаад үзүүлэх юм бол 100 г одоо яг энэ төмс 100 г 77 калоритой. Тэгэхэд 100 г Snickers 500 калоритой. Тэгээд та бодохгүй иймийг идэх энэс та одоо хэдийг идэж болох вэ тэр Snickers-ийн оронд. Тэгээ аль нь хэр удаан таныг цатгалан байлгах вэ? Аль нь ямар үнэтэй вэ? Аль нь ямар өшөө илүү биеинд сайн, эрүүл мэндэд сайн зүйлүүдийг авчирч чадчихвэн гэдгийг та тунгааж бодох хэрэгтэй. Бас ташимд хэлэхэд 17 энэ одоо 17 г нүрс устай гэхэд будаагаар харьцуулах юм бол 22 г будаа нь 22 г будаа нь 17 г нүрс ус болж байгаа. Тэгэхээр энэ хоёрын нүрс усны хэмжээ болон калорийн хэмжээ ерөнхийдөө ойролцоо гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө миний бодлоор эсвэл би өөрөө бас яг хувьдаа спортоор хичээлж явах үедээ ялангуяа хоолны дэглэм барьж эхлэх үедээ хоолны дэглэм бариад нүрс усныхаа хэмжээг хасч эхлэх үедээ будаа идэхээс илүү төмс иддэг. Яагаад тэгэхээр төмс нь эзэлхэн ихтэй та харж байгаа маш их одоо 17 г нүрс ус гэхэд ийм их хэмжээний эзэлхэн агуулж байгаа. Тэгэхээр би энэс 2-3 идэхэд нэг 60-70 г нүрс ус өдөртөө авлаач гэсэн энэ нь ходоод нэлийн энэ эзэлхэн ихтэй болохоор намайг нэлийн удаан цатгалан байлгах, ходоо дүүрэн байлгах тийм чадвартай байдаг будаатай харьцуулах юм бол жишээ. Харин масс авч байгаа үедээ болохоор би ерөнхийдөө будаа илүү их иддэг. Яагаад тэгэхээр одоо жишээ нь би 250 г нүрс ус идэх өдөртөө идэх шаардлагатай бай гэж бодъё л доо. Тэгэх юм бол 250 г нүрс ус идэхийн тулд би будаагаар бол 330 г будаа идчих юм бол би 250 г нүрс ус идчихнэ гэсэн үг. 330 г чинь бас ч гэж яг нэг 2 том стакан ч юм уу тиймэрхүү байгаа. Төмсөөр харьцуулах юм бол би төмснөөс 250 г нүрс ус идэхийн тулд би 1.5 хил төмс идэх шаардлагатай болно. Тэгэхээр тэр нь маш их хэмжээний төмс бараг идэж барахгүй болохоор би төмсөө бол ерөнхийдөө дэглэм барих үедээ иддэг. Будаанаасаа бол ахиухан ерөнхийдөө масс нэмэх одоо яг масс нэмж байгаа үе тэр үедээ будаагаа иддэг.